Сайн байцгаана уу? 9 сарын 1-ний өглөөний мэнд. За энэ өдөр бол хүн болгон хүүхд олон маш аз жаргалтайгаар сэрдэг. Тэгээ яг энэ өдрийн хамгийн гоё дурсамжтай хэсгээсээ дээрэс нь хамгийн хайртай хүндээ сюрприз барихаар та нартайгаа хамт явах чинь. Тэгээ надтай хамтаагаарай. За би улсын тэргүүний 33 дугаар дунд сургуулийн 1А-аас 9А хүртэл яг сурсан байдаг. Одоо бол миний очих байгаа багш Ариуна гэдэг манай эмэгтэй технологийн багш буюу миний бас амьдралын багш маань. Тэгээ яг нөгөө одоо хитрхээ дотнд болоод ингээд гэр орноороо орж гардаг болчоор яг ингэж гоё тусдаа баярлуулж чадхаа болчдгийм байх. Ер нь ёстой нэг ёс олгож цагаан сараар очиод ч гэдэг юм уу. За багш маань намайг ойлгож байгаа доо. Багш намайг хараад мэдж байгаа даа гэдэг юугаар ингэчдгийм байна. Одоо бол өнөөдөр бол яг тусгаалan зориулаад зөвхөн багш дээрээ гинтийн бэлэг баяраад очих жаа болохоор амар баяртай байна. За багштай цэцэг авах жаа. За цэцгийн зөвлөөрэй. Шар цэцэг өгдөг лөө. Тэгээ шарны эрдэм ном их. Тэгээ одоо нэг хонгор зүйлүүд аюу гоё Монгол төрсөнд ургасан цэцгүүд байгаа байхгүй юу? Энэ бас гоё. Ямар ч цэцгийн аваа гараад ирлээ. Тэгээд одоо багш дээрээ очиод гинтийн бэлэг барь намайг очно гэж мэдэхгүй байгаа. Би хүүхдтэй нь холбогдоод сая хүүхд нь ажил дээр нь буулгацсан гэсэн. Тэгэхээр одоо миний төгссөн сургууль буюу 33 дугаар сургууль руу яваад миний сурж байсан одоо эмэгтэй технологийн ангид бид хоёрын цаашдын ярилцлага нь үргэлжлэх болно. Тэгээд ямар ч гэсэн авах чаар амар баярлах хаа. Би хамгийн хайртай сурагч нь. Тэгээд одоо хүртэл холбоотой байдаг. Миний бас хамгийн хайртай багш бас миний хүүгийн эмээ шиг яг төрхөөс нь эхлээд яг хүүхд минь бүх баяраар бэлэг явуулдаг. Бид хоёр бүх баяраар уулздаг. Хамгийн дотны хамгийн хайртай эрхэм хүн маань. Тэгээд очиж байгаа танилцъя. Явцгаая. За, улсын тэргүүний 33 дугаар сургууль Баатархот Москвагийн нэрэмжит гэж явдаг байсан. Тэгээд яг энэ цементэн дээр бол миний амьдралыг бүх багнаас бүх хамаг дурсамжтай юмнууд хамгийн аз жаргалтай үеуд бас хамгийн хэцүү үед өнгөрсөн. Хэцүүнүүд нь зөвхөн жилдс тоглоод унаад уйлгал байсан. Бус нь бол дандаа аз жаргалтайгаар байсан. Тэгээд би сургуультай байнга ирдэг. Ягаад гэвэл миний хүү яг энэ сургуульд сурдаг. Тэгээд ягаад ч юм яг энэ сургуульд л хүүгээ оруулмаар санагдсан. Хувийн сургуулиудын боломж бол байсан. Тэгсэн ирнээл 33-т байхад энэ нөгөө сурлага одоо юу гэдэг нь сургууль хүмүүжүүлэх чадвар нь орчин нь тэгээд бүх юм нь гоё болохоор яг сургуульд оруулсан. Тэгээд хамгийн гол нь багш л байна. За багшлага орё. Амар артист. Юу болоод байна? Мэдээлэл үстэй мөнгөтэй хэлээр ярьсан байсан. Таныг гоё хавцсан явуулаа. Өнөөдөр цааш би тахгүй. Дөрөвдүгээр ангид над дээр орж ирж байгаа юм чи. Тэг хичээл хийхгүй. Тэгээ бүр хийж өгдөгөө бүр. Тэгэхээр нь шууд олимпиадад дүүн муу гарах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг жоо айлах гэ 59F гарч чи ерөөсө 60 гарч чадахгүй байна. Олимпиадад тэгвэл чамаа 100 гарлаа. Чи олимпиадад тэгээ бэлдэж байгаа байхгүй юу? Олимпиад бэлтгэр чи угаасаа тэр миний хичээл бүгдийн бүрэн судалж байгаа юм чи. Тэгээ оронгодоо шууд алтан медаль аваад би яг шууд хэдэн жил алтарсан бэ? Мэдгүй. Тэгээд гомбоо гарчихсан өгдөө бүр алтан медальтай. Сургууль 33-ын нэрийг юу нийслэл дүүргийн хэмжээнд зөндөө гаргасан шүү дээ. Сургууль төгсөө шууд багштай уулзах хайлал болчдөг шүү дээ. Тэгвэл бид хоёр төгсөө ирнээл яриад уулзаад би багшийн өмнөөс хүүхдтэй болсон шүү дээ. Тэгэл багш намайг ингэж ирвсэн боллоо гэж баяр үргээл хүүхд төрлөө гэж бэлэг авчраад шинэ жил боллоо хагуугийн төрсөн өдөр боллоо багшийг имэн юм шүү дээ. Би багшийн өмнөөс гарсан. Гэн бүр 6 дахь удаа багш танаа хүүхэд болчихё. Тэгвэл яг үгүй яа
хэлэхгүй шүү дээ. Бас авчих гээд байгаа юм шиг юу гэдэг. Утасны багшаа юм гэж үзтээ. Хамгийн хайртай шавнар. Бисээ хэлсэн Хайртай шавнар би тэгтэл хамгийн хайр. Хамгийн дээдлэх. хамгийн сахилгуудаа хамгийн хайртай байдаг гэж. Багшаагаа өрдөө мартдаггүй. Яа, чих мундаг ах юм. Гифтэр уянгалдаг ах. Жилийн шинэ жилийн нээлтийг тохиолдож багштай баяр хүргэж ирсэн хамгийн хайртай хөөрхөн шавьдаа баярлалаа. Тэгээд энэ 2020-аас 21-ээс 22 оны хичээлийн жилдээ суралцж байгаа бүх суралцагчид, боловсролын байгууллагад ажиллаж байгаа бүх багш ажилчдаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргье. Ирэх хичээлийн жилдээ бүгд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэж ярив. Баярлалаа агшаа. Би багштай яагаад яг энэ өдөр багшаагаа сонгож багшаагаа баярлуулъя гэж ирсэн бэ гэхээр эмэгтэй хүн байх, дээрэс нь хүн байх, сайн найз байх, сайн нөхөр итгэлтэй анд байх бүх хүндэт чанаруудыг зааж өгсөн. Өөрөө үлгэрлэж байнгын надад харуулдаг болохоор багштай маш их хайртай. Тэгээ яг энэ өдөр танд би хэрэгтэй байгаах гэж бодоод ирсэн шүү. Хайртай шүү. Хамгийн хайртай. Хэрэгтэй. Миний охин чинь гэхдээ шинэ жилийн нээлт болгонд надад баяр хүргэдэг. Одоо тэгтээ жоохон хараад байдаг болсон.